ЮНЕСКО-гоос тогтоосны дагуу жил бүрийн 4-р сарын 23-нд Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөө жил 100 жилийн түүхэн отоогоо золгож буй мэдээллийн Монцомой агентлагаас эрхлэн гаргадаг үндэсний Монгол бичгээрх 7 хоног тутмын хүмүүн бичиг сонин 29 жилийн хугацаанд гаргасан бие даасан бүх дугаараа цаасан гэхээр нь Монгол улсын үндэсний номын сангийн өв хөмрөгт хүлээлгэн өглөө. Монгол улсын үндэсний номын сан хүмүүн бичиг сонин анхны дугаараас нь захиалгаар тогтмол хүлээн авч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл гарсан нийт 1248 дугаарын ихэнх хэсэг нь тус номын сангийн хөмрөгт хадгалагдаж байдаг байна. Энэ удаад Монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц хэвлэл хүмүүн бичиг сониноос ховор хуучин дугаарууд болон онцлог айн дугааруудаа нэмж бүрдүүлэн мөн адил 100 жилийнхээ түүхэн отой золгож байгаа үндэсний номын сангийн хөмрөгийг ийхүү баяжуулж байгаа юм. За ЮНЕСКО-гоос жил болгоны 4-р сарын 23-ны өдрийг олон улсын номын өдөр болгож тэмдэглэж байхаар тогтоосон. За энэ өдрүүдэд хүн төрөлхтөн бас номын соёлыг хүндэтгэж номын өдрөө ёсолж байгаа тохиолдуулж за энэ үндэсний номын сан Монцомой агентлаг бас хамтдхан 100 жилийн ойгоо тэмдэглэх ийм сайхан үйл явдал тохиож байна. За Монгол улсын үндэсний номын сан хүмүүн бичиг сониныг бол анхны дугаараас нь эхлээд өөрийнхөө фондонд байнга захиалж хүлээж авдаг ийм сайхан уламжлал тогтоосон юм билээ. Саяхан миний бие бас үндэсний номын сангийн ганц чимэг эрхлэгчтэй тэр сонин хэвлэлийн фондонд бас очиж үзсэн. За тэнд бол манай хүмүүн бичиг сонины сүүлийн дугаар хамгийн сүүлийн дугаар хамгийн дээдэлтэй хураалттай ингээд сайхан байж их жишээтэй. За улсын номын сан түрүү хэлсэн ер нь анханаас нь манай сонины дугаарыг архив болгож өөрийнхөө фондонд авч эхэлсэн юм байна. За ер нь нэг 80-аас 90% нь манай сонины бүх дугаарын 80-аас 90% нь улсын номын санд хадгалагдж байгаа юм байна. За мөн Монгол улсын үндэсний архивын газарт бас манай сонин хадгалагдж байх учиртай. Бид цаашдаа бас улсын архивын газартаа бас сонныхаа дугаарыг бүрэн бүрдүүлэх ажлыг хийнэ. Ирэх 2022 онд хүмүүн бичиг сонины маань 30 жилийн түүхээ болно. Энэ ойгоо огтж бид бас дээрх ажлыг гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаамаа. За ингээд өнөө жилийн хувьд бол улсын номын сандаа хүмүүн бичиг сониныхаа бүх дугаарыг цаасан гэхээр нь бүрдүүлж өгч байна. За Монгол бичгийн дээдлэгч, сурагч оюутан, багш, эрдэмтэн, ер нь Монгол бичиг соёлоо эрхэмлэгч хэн бүхэн үндэсний номын сангийн сан хөмрөгөөс хүмүүн бичиг сонины одоо түүхэн дугаарыг 1200 гаруй дугаарыг бас тодорхой хэмжээгээр хүлээж авч унших улс орны нийгэм түүхийн зурвасыг сонниас одоо үндэсний монгол бичгээр унших ийм сайхан боломж бүрдэж байна гэсэн үг. Монгол улсын үндэсний номын сангийн сонин сэтгүүлийн фондод 20-21-р зуунд хэвлэгдсэн манай улсын тогтмол сонин сэтгүүлүүд мөн аймаг орон нутгийн сонинуудын ихэнх дугаар хадгалагдж байдаг нь улс орны нийгэм түүх, соёлын болон үндэсний сэтгүүл зүйн түүхийн нэг үнэт өв сан болж байдаг. Хүмүүн бичиг сонин одоогоос 29 жилийн өмнө 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анхны дугаараа хэвлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн 29 жилийн турш нийт 1248 бие даасан дугаар гаргаж үндэсний монгол бичиг соёлоо дээдлэн сурч судалдаг сурагч, оюутан, багш судлаач нийт ард иргэдийн оюуны хэрэгцээг хангаж монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх үүргээ нэр төртөө биелүүлсээр 29 жилийнхээ ойтой золгож байна.